За сайн байна уу? Сайн явж байна уу? сайн. Та ч бүр теннисийн мужаас хөрсөж ирсэн байж тээ. Тийм. Манай одоо миний харилцаа ярилцагч маань Бадам Дөржинд орцсорн теннисийн мужийн их сургуулийн профессор, математикч. Математик. Тийм. Энд чи судалгааны ажил хийж байгаа. Их сургуулах гэхээр та бас багшилж байна уу? Миний гол ажил бол багшлах ажил. Багшлах. Манай сургууль бол өөрөө тийм нэг багшлах ажил нь гол болсон сургууль. Тэгээ нэг тийм судалгааны сургууль биш гэсэн үг л дээ. Тэгээд мужийн сургуулиуд ер нь голцоо нөгөөдх мужийн хүүхдүүдийг сурах байдлаар судалгаагаа бол арай өөр системээр бас явуулж болдог тийм. Голцоо багшлна да ер нь бол тийм. Гэтэ та өнөөдрийн таны илтгэлээр бол би таныг одоо судалгаа хийгээд байна гэж ойлголоо. Америкт ер нь багшлна гэдэг нь профессор болно гэдэг чинь угаасаа 3 хүн юмнаас тогтно л доо. Чиний ажил бол нэгдүгээрт бол багшлах, хоёрдугаар судалгаа хийх, гуравдугаар үйлчлэгээ одоо сервис гэж. Тэр гурав чинь нийлээд миний ажлын үндсэн юу болж байгаа байхгүй. Үүрэг болж байгаа. Тийм, үүрэг болдог. Тэрнээс хувь нь өөр, сургуулиасаа хамаарат хувь нь өөр. Одоо маш өндөр одоо юу гэдгийг судалгаан дээр үндэссэн сургууль бол бараг нэг хичээл заагаад бус цагаас судалгаанд хийгээд тэгвэл сервис гэдэг нь бол заавал байна. Сервис гэдэг нь одоо их сургуулиуд чинь одоо өөрийнхөө нөгөө бүтцийг өөрөө авч явдаг учраас одоо комити одоо нөгөө тийм юунд орж заавал одоо хайрын комити ч юм уу эсвэл бол ревю хийдэг ч юм уу тийм нөгөө комитийн заавал орж ажиллана л да. За одоо та ч математикч. За яг нэг жоохон хошин ч үж магадгүй л да. Математик гэхээр хүмүүс айдаг тийм. Тийм, ерөнхийдөө бараг л хүн болгоо. Тийм. Тэр танаас бусна юм бол. Гэхдээ ер нь нэг түгээмэл юм байна. Монголч байсан, энд ч байсан ер нь математик гэхээр оюутнууд их төвөгшөөж хүлээж авна л да. Тэгээ гол шалтгаан гэхээр ерөөсөө сургалтын систем жоохон буруу явсан гэдэг юм. Нэгэсэндээ хүүхдүүд өөрсдөө ямар алдаа хийдгүү гэхээр сургалтын дээр хүүхдүүд өөрсдөө юм нэг би бодохдоо гэсэн юм үүсгдэг байхгүй юу? Математикт бол чи бодож болдгоо байхгүй. Математикийн гол сургалтын юм чинь угаасаа хүний тарих чинь хоёр хөгжил байгаа шүү дээ. Нэг нь бол арт одоо айгуу тийм цэцгэлсэн, зураг зурсан, чөлөөтөө сэтгэсэн. Математикийн гол хүмүүжил гэдэг чинь угаасаа тэрийгэ болоо сэтгэл санаагаа дараад ямар нэгэн логикт баригдаж сурах хэрэгтэй байна. Тооцоолох. Тийм, тоон тэд байгаа математикийн гол юм чинь угаасаа тооны хэлээр логик үүсгээд тэрийгэ барьж сурах. Тэр утгаараа нөгөө би тоонд муу, би тоонд дургу гэдэг чинь нөгөө анханаас зөв сургаагүй учраас дандаа буруу юм бодоо явчихсан. Нэгс буруу юм бодно гэж юу гэсэн үг гэхээр одоо юу гэдэг нь тэгштэглийг ингэж бодно гэж зөв хэлээд өгсөн бол тэгэл болчихно. Тэхгүй ойлгоогүй гэж ингэж боддог гэдээ өөрөө зохиогоо явчихдаг байхгүй. Нөгөө хүүхд. Тэгээд өөрөө зохиогоод яваад ахаар сүүлдээ тэр нь зүгээр нөгөө математик логиктойгоо таархаа болоод тэгээд сүүлдээ бодхоос дург болж эхэллээ хүн бол тэр бол тийм их түгээмэл юм би. Энэ Америкч харлаа би чи монголч их сурвалж багчилж байсан. Ер нь бол түгээмэл нэг тийм алдаа байдаг математикийн сургалтын дээр. Тэгээ түүнээс биш хүн бол айдхан л да. Яг тоонд бол зүгээр яг мэдээж хүн бол өөр юм сонирхно. Би харвагаас л тоо сонирхчихсан. Угаасаа би чинь нэгдүгээр сургуулийн тооны ангид ороод дөрөвдүгээр анги дөрвөөс эхлээл тоо судаал тооны анги төгсөөл тэгээд их сургуульд ороод их сургуулийн тооны анги төгсөөл тэндээ их сургуульд авахчлаа. Ерөөсөө миний амьдрал бол тэр шигээр л тоо. Юу ийм хөөгтөл байдгүй. Хүүхдэд. Ер нь тоон сайн хүүхдэд тий. Яг тэр их сонирхолтой. Тэр тоон сайн гэдэг маань өөрийг харьцангуй юм сайн гэдэг чинь өөрийг харьцангуй ойлголт л доо. Тэгэхээр сонирхол гэдэг чинь яриа л да. Тэр сайн гэж ярихаасаа илүү тэр одоо сонирхолтой юу гэдэг л асуудал. Тэ. Харвагаасаа сонирхсан хүүхдүүд бол сонирхолтой хүн байна л да. Тэгэхээр аяндаа яваад өгч байна. Түүнээс хүмүүсийн нэг буруу ойлголт юу гэхээр заавал нэг өөрөө төрөөл нэг юм мундаг тийм бол миний хувьд бол тийм байхгүй. Тийм зүгээр хүсэлтэй байх л юм бол тэгэл хүн ер нь хийгээл явчих. Түүнээс зүгээр жоохон мэдээж тоочин яахын тулд бол тийм нэг жоохон логик талдаа л байх шүү дээ. Түүнээс учиргүй нэг дэрвсэн сэтгэлтэй гүйж хараасан хүн тоодно. Тэгсэн мөртлөө эсэргээрээ яах вэ гэхээр бид нар маш сайн яруу наригч байх хэрэгтэй гэж. Одоо нэг мундаг математик хэлж байгаа байхгүй. Маш сайн тоочин болъё гэж байгаа бол яруу нариг хүчиж байгаа. Утхан. Тийм утхан. Нэгэсэндээ маш одоо тооч өөрөө их тийм нэг тодорхой юм учраас тодорхой юм дотор тэр юмыг зөв ашиглаж санаагаа илэрхийлж сурах асуудал байхгүй. Таны ярианд дээр сая ингэж хэллээ шүү дээ. Систем нь буруу явцсан. Тэр бэлэн тооны тэгштгэл бэлэн гараад ирсэн байна. Тэрийг зааж хахад
Энийг ингэж л бодох хэрэгтэй гэж хүүхэд өөрөө хийсвэрлээд өөр аргаар явцсан гэдэг. Ингээд нэр бодохоор одоо бэлэн тэгштгэл гэж шүү дээ, тий. Тэр тэгштгэлийг бүр ингээд тэр хүүхдийг бодохгүй болтол нь өөрөөр бодохгүй болтол нь одоо яг таг ингээд одоо тэгээ зааж байгаа юу тэгж. Гэхдээ одоо бол яг хөө зүгээр яг тэр системийн бурууч яг ерөнхийдөө санаа нь юу байсан гэхээр нөгөө бага наснаас нь заахта учир шалтгааны биш дандаа нэг тийм нэг одоо хоол хийж байгаа маягаар заагаад өгсөн байхгүй. Энэ тоон дээр энийг тавь, энэ тоог тавь. Энэ тоог энд тавь гэдэг. Бэлэнчлээд ингээд одоо энийг бод ийм харагдвал тэгэд тавь гэдэг. Тэрэнд орвол яаж хэлэх ёстой байсан гэхээр анханасаа энийг тийм гэдэг юм. Эний зарчим нь энэ юм байгаа. Тэр зарчим дээр үнслээ ингэдэг юм байгаа юм гэдэг. Хүүхдээр ингэж бодох. Тийм. Өөрөөр нь хэлэх ёстой. Тэр л миний хувийн бодлоо л доо. Тэр бол угаасаа би ч одоо Америкт 16 жил багшилж байна. Яг их сургууль тасралтгүй. Тэгээд маш олон оюутантай ажиллалаа. Ерөнхийдөө бол тэгэл ажиглаад байхад тэгэл олон жилийн туршлагаас харахад бол ер нь хүүхд өөрөө тэр сэтгэлгээг нь суулгаж л өгж өөрөөр нь л ойлгуулахгүй бол бас хичнээн хилээж явахгүй шүү дээ. Одоо нэг би одоо битэрийн бас энэ ярилцлагын зорилго юу байх ёстой гэхээр бити математикаас тийм ээ. Чи математик чиний амьдрал заавал хутгалдаж орж ирнэ тийм. Заавал байх ёстой. Бүр ядаж л хэрэглээний математика бид нар мэддэг байх ёстой шүү дээ. Ерөнхийдөө энэ академик бас мэдлэгтэй байхгүй болохгүй шүү дээ тий. Тэгэхээр их маш easy буюу амархнаар хүүхэд яаж математик дурлж болох вэ? Таны одоо 16 жил багшилсан багшийн туршлагаас та хэлвэл яг нэгдүгээр дурлуулах тийм тэр их түүхтэлтэй ер нь бол 30 хүүхэдтэй анги байхад би нэг 2-3 хүүхэд л үнэхээр юм сураал гарна. Тэр бол миний зүгээр одоо байс харж байгаа байдлаар бол тэрийг өдөөж өгөх л чухал та. Өдөөж өгөх чухал. Тэгэхээр тэрийг өдөөж өгдөг хүн их ховор. Математикийн хүмүүс яаж заадаг вэхээр зүгээр ийм байдаг, тийм байдаг, ийм байх ёстой гэж заачдаг. Тэрэнд орвол жоохон амьдралтай холбоод одоо сүүлийн тэгж яриад байгаа шүү дээ. Амьдралтай холбоод зааяа гэдэг. За тэгтэл чин тэрийг манай тэр одоо энэ Америкт бас нэг гажууд гарсан л да. Яасан гэсэн чинь нөгөө тоог хуваахтаа 3-4 аргаар хуваана гэж байгаа. Нөгөө хүмүүс хэлэхдээ юугээ хэлсэн гэхээр амьдралтай холбоод хүүхдийг өөрт нь ингээд сонирхол үүсгэе гэсэн чинь бүр эсрэгээр нэг нөхдөд буруу тийш нь эргүүлээд тэгвэл 3-4 аргаар заагаад өгч. Бүр за тэгээд тэр нь сүлдээ бид нар хүүхдийн тоог өөрөө ч ойлгохгүй. Үгүй аваа та ингэж бодохгүй гэдэг байгаа байхгүй. Чи ингээд хувааgal боллоо. Үгүй тийм байхгүй. Заавал энэ багшийн хэлсээр байна. Одоо нэг тэр юу хэлээд байна гэхээр их түүхтэй. Ер нь бол хүүхдийг тийм өдөөж өгөх. Тэгээд ер нь аз зөв сайн багштай л таардаг. Одоо би ягаад азтай явдаг вэхээр одоо энд байгаа Хүрлбаатар багш одоо профессор би эдгээр ч бүгд 10 жилийн нэг багштай байхгүй. Нэгдүгээр сургуулийн манай 10 жил одоо энд манай 10 жилийн багшаар төгссөн 3-4 явж жишээ. Тэр багшийн одоо тэр хүн бол бидэрт үнэхээр тоо гэдэг соёлыг заагаад өгсөн байна. Тэгэл тэр инерцээр л явчихж байгаа юм л та. Тэр багштай нэмэх нь хүсэл зорилго. Тийм хүсэл зорилго хүүхдийн хүсэл зорилго байх хэрэгтэй. Тэгээд яг сайн багш бол мэдээж маш чухал. Тэгээд тэр багшийн сэтгэл бас их чухал. Одоо яг ингээд нэг хөтлөөд заагаад өгч бол бас уг. Тэгээ ер нь бол хүн болгон тоочин болох албагүй угаас. Тэр бол. Тэгэхээр дор хаяж ямар хэмжээнд мэдэх үү гэдэг чинь өөрийнх нь хэрэглээний асуудал. Зүгээр ягаад хүүхдийг нэгдүгээр ангиас нь эхлээд хоёр юм зааж байгаа ш. Нэг нь хэлэлц зааж байгаа. Нөгөөх нь тоо зааж байгаа. Тэр чинь ерөөсөө л хоёрхан хэлээр хүн ярьдаг байхгүй. Нэг нь хэлж шинжлэлээрээ ярина. Нөгөөх нь альва нэг юм ингээл шинжлэх ухаанч бай, альва нэг юм руу ороод ирэхээр тоон хэлээр л ярьж ойлголцохгүй бол одоо жишээлбэл тоон хэл байхгүй бол бүх юм утгагүй болчихно л доо. Одоо жишээлбэл банкны хүү гэдэг ойлголт байхгүй гэж бодъё л доо. Тэгэхээр чи хүмүүс хэрэлдэнэ гэж та. Чи би чам 1000 цаас өгсөн чи одоо 3000 өгөөд та. Тэр чинь тооны хэл рүү оруулангууд хэрүүлэг болгочтой. Юусе тооны гол эмчтэр байхгүй юм цэг тавьж өгдөг. Тооны хэл рүү хөрвүүлчихвэл хэрүүл уруул тэрэнд маргаад ах юм байхгүй. Тооныхоо логикоор л анханасаа л энэгээр зөвшөлдсөн учраас тэгээд тийм учраас энэ хэлийг ойлгох хэрэгтэй. Тэр утгаар нь тайлбарлаад тэр утгаар нь хэлэх юм бол тэр нь хилээд өгвөл арай төглөхгүй хүүхдүүд сонирхож эхэлнэ.
Тэгэхгүй зүгээр нэг ийм тоог ингэж бодно. За тэр бол бүүн утгартай ерөөс. Тэр бол ерөөсөө маш цаашаа одоо нэг язгуураас гарган за косинус. За тэгэл ингээд нэг том тоо яриад. Тэгэхээр бол би өөрөө тийм юм дург үлдээ угаасаа. Тэрэнд бол зүгээр за наадах чи мэдэхгүй бол чи энийг л мэдэхгүй гэсэн. Одоо чи өнөөдөр хүүгээ бодож чадахгүй чамайг хэн дуртаа дээрлэх л яваа шүү. Тэгэхээр чи тэрийг бодсон тийм. Тэгээд бодож явах асуудал байхгүй. Тий одоо таны тэр ихтгэл дээр хүртэл хэлдэг шүү дээ. Математик бол цэг юм аа шүү дээ. Бүр эцсийн бүх юм эцсийн. Яг тэр миний өөрийн философи л да. Гэхдээ ер нь юм болоо гэж бодлоо шүү. Гоо бас хэцүү тэр чи яг одоо гол санаа чинь нөгөө тооны хил рүү тоон руу оруулах юм бол тоо ч өөрөө нөгөө маргаад ах юм байхгүй учраас яг таг л байх хэрэгтэй. Тэр лүү яаж орсон л чухал болохоос биш. Орцсон хойно нь анханасаа зөвшөөрөлцөө одоо бизнес хийж байгаа юм шүү дээ. Анханасаа зөвшөөрөлцөөд за бид нэр хүүгээ ингэж бодноо. Иймаар томьёогоор бодноо. Ингээд тэдтэй хуваар бодноо гэд зөвшөөрлөд бизнес лүүгээ орцсон л бол маргах юм байхгүй. Тэр маргаад чи анханасаа тэр чинь л байхгүй. Ерөөсөө цэг 50 гэдэг чинь. Биологт одоо сүүлийн хүчтэй орж иж байгаа юм чи тэр байхгүй. Маш их судалгаа хийгээд бүх юмыг мэдчихээд тэгээд эцсийн үр дүнд нь одоо ерөөсөө яг тоон утгах нь юу юм бэ гэдэг юм л орж ирж байгаа. Ойлгоч бүх үйлчилгээнийг ойлгоцсон яг тоон үйл ажил тоон утгах нь юу юм бэ гэдгийг л одоо орж ирэхээр бид нар орж иж тусалж байгаа. Яг миний дараагийн асуулт яг таны нэлтгэлтэй холбоотой юм байна. Тэр биологийг ингээд бид нэ бодоод тийм. Одоо тэр сонирхолтой байлаа шүү дээ. Хүний үнэрлэх мэдрэмж чадварыг юу гэдэг юм бэ те математикаар илэрхийлээд те гаргана гэдэг нэг сонирхолтой санагдчихлаа. Бас нэг асуух юм байлаа яг тэр ихтгэл донд. Та ингэж хэлсэн байхгүй. Надад датагаа өгч. Би математикаар бодоод гэдэг үг байлаа. За одоо би танд өөрийнхөө датаг өгчвөл та намайг яаж илэрхийлэх вэ? Гөө датагаа гэдэг чи одоо надад тоонууд л өгөх гэсэн үг л дээ. Тэр тийм дата гэдэг чи тоонууд баг. Та гэсэн чинь бүх зүйлийг гэсэн байхгүй юу? Яг бүх зүйлийг тоон хэлүүлэх өгчих гэсэн байхгүй. Тэгэх юм бол нэг өснө бүх би одоо өндөр нам өргөн бүдүүн жин. Ингээд бүх тоогоо л өгнө надаа. Тэр тоон дээр чи би тоглоод өгөх гэсэн үг байхгүй. Тэгээд нэг өснө санаа нь юу гэхээр одоо сүүлүүд одоо data science гэдэг их орж ирж байна л да. Machine learning гэдэг. Тэгээд тэр яг тоо юу гэдэг юм ингээд тэгэхээр тоо биш байхгүй. Тэрийг л хэлэх гээд байгаа юм л да. Нэг өстө ямар ч тоо биш тийм ээ. Биш тоо өгдөл өгөх юм бол тэрний утгыг олохгүйгээр би бол асар олон янзаар судалж болно л доо. Одоо энэ хамгийн их тоон энэ байна, хамгийн бага тоон энэ байна. Одоо дунд чинь энэ байна гэл ингээл статистик ч юм ингээл маш олон тоо үсгээл тэгэл ингээл яваад эсвэл бол юу гэдгийг за энэ сток маркет өнөөдөр ингээ харсан чи ийм үнүүд байна гэл тэнгуут нь би тэрийг за тэгвэл эднэрийн чинь дайрсан тийм функц гаргаад өгчөд тэгээд тэр функцээр маргааш ямар үнэтэй болохыг одоо тооцсон ч гэдэг юм уу тиймэрхүү юм хийж болдог байхгүй. Маш сонирхолтой асуулт шүү дээ. Сонирхолтой хариулт байна. Хэрв та стокийг өнөөдөр авал маргааш авал гэдгийг ингээд гараад. Гэхдээ яг тооны хувьд бол би хилээд өгч болно л доо. Гэхдээ тэр чинь амьдралд угаасаа тарахгүй байхгүй. Зөв. Зөвхөн тооны утга нэг ч хүмүүсийн гол алдаа юу гэхээр тоогоор бодчих юм бол болчихно гэдэг үг биш байхгүй тэр чинь. Тэгэхээр тэр тоолгоо хөрвүүлж байгаа адил чи өөрөө хийчих байхгүй. Тэрийг л гол нь анхаарах хэрэгтэй байхгүй. Түүнээс биш тоонд орцсон хойно бол маргаад бол хэрэггүй. Угаасаа түүнээс яг тоолгоо хөрөхөд тэгэхээр нэг ч хоёр янзын хүмүүс юу ойлголтууд байдаг. Ямар утга учир үгээр тэр өгөгчн тоо одоо та надад бүх одоо тоогоо өглөө өндөр намжин одоо энэ тэр тэнгуүч би л ингээл тэрий чин тоолол одоо янз бүрийн тооны аргууд хэрэглээл тэн дээр чи нэг дуртай юм ал гарах нь байна шүү дээ. Тэрийг тэр хүнд ашигтай юу гэдэг л байхгүй. За тийм байна тийм. Ерөөс тэр хүн цаашаа яаж ашиглах вэ л байхгүй. Тооч угаасаа хэрэглээ байхгүй. Түүнээс биш нэг ойлголцох гол хэрэглээ байхгүй ерөөсөө. Тэгээд маш олон юм дээр хэрэглэгдэнэ. Тэр талаас нь хүмүүс харахгүй тоо гэхээр тоогоор л бодцсон бол ингээд нэг загварчлал ярихаар маргаан үсээд байдаг. Загварчлалаар ингэж гарсан яага буруу болчих. Загварчлал гэдэг чинь угаасаа өөрөө бол зүгээр хүний сэтгэлгээний фантази байхгүй угаасаа. Тийм ээ. Тэгэхээр таны математикчийн фантази тэнд явж байна. Тэр таны дараа нь магадгүй одоо отхоо гэдэг хүний бас фантази гарч байна. Тэр фантази чинь хаана очиж жинхэнэ болох вэ гэхээр тэр бодит амьдралын тоон дээр очиж жинхэнэ болдог. Тийм ээ. Тэр тоонд яг тэрий чи хэлж чадж байна л аахгүй. Түүнээс тооч өөрөө бол өөрийгөө судлуул маш их юм байгаа л да тоон дотор. Тийм за баярлалаа. За баярлалаа. За тийм.